Сайн байцгаана уу? Нээлттэй ярилцлага нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдрийн сэдэв маань бол Рүүний өвчийг Түргийн хаант улсын тухай байх юм. Бид зочноор Монгол Улсын их сургуулийн шинжилгээ ухааны сургуулийн хүмүүлгийн ухааны салбарын Аз судлалын техникийн доктор профессор Цэндийн Батулга зочноор ирсэн байгаа. Сайн байна уу та? За сайн байна уу. За сайхан зочж байна уу? Сайхан та бүхэн сайхан зочж байна уу? Ажил хийсэн тавтай юу? Тавтай. За тэгэхээр Рүүний бичиг гэдэг энэ бичгийг та ер нь хэзээнээс эхэлж сонирхож судалж эхлэв? За би бол Монгол Улсын их сургуулийн их хүч судлалын хамгийн анхны ангийн төгсөгч. Тэгээ бид нар бол олон зүйлийн өсөж үзчихлээ. Тэгээ энэ бол мэдээж хэрэг нөлөөлсөн. За энд нөлөөлсөн хамгийн одоо мундаг багш бол манай Шагдар Сүрэн гэж багш байгаа та бүхэн мэдэх бах. Цэвлийн Шагдар Сүрэн гэдэг монголчуудын өсөж хүчийн тавчан гэдэг гайхалтай ном бичсэн. Тэр хүний одоо удирдлагаар гэдэг юм уу тэгээд чамаагш гэдэг. За тэгэл хасрангийн тэрүүшгээд энэ зурхаач багш нар эднэрээр бол бид нар төвд хил, манж хил, за тэгээд олон зүйлээс хүчийн тусгалуудыг бүгдийг заалгаад тэгэл энэ дээр суурлаад л өрөм бичгийн тусгалыг бахан хэмжээгээр сонирхож эхэлсэн дээ. Гэтэ хүний анхаарлыг татахын тулд тухайн аливаа нэг зүйл заавал өөрийн сонслогтой нэг тийм бас хүний анхаарлыг заавал татах нэг тийм шин чанар байдаг шүү дээ. Рүүний бичгт юу байгаа та ингээд өчнөө олон жил одоо 90 та чинь 99 онд 90 онд доктор хамгаалсан байдаг шүү дээ. Одоо хөтлөнгээ судалгаа гэж явна гэхээр мэдээж хэрэг 90 Төв Азийн нүүдэлчдийн хамгийн анхны авианы бичиг. За дэлхийд дахинд авианы бичгтэй улс болгон тэр болгон бараг байдгүй. Тэгэхээр бол авианы бичгтэй болно гэдэг бол олон үе одоо хилний хувьд түүхийн хувьд бол ас их өргөн тэр хөгжилтэй соёлтой боловсралтай байгааг илэрхийлж байгаа л да. Энд дэлхийд монголчууд жишээлбэл 21-22 орчим зүйлийн өсвөж хэрэгжилжсэн ард. Тэгэхээр хамгийн анхны авианы бичиг нь бол өргөн бичиг тусгал. За тэгээд өргөн бичгийн тусгалыг бол түрүү хэлээр бичсэн гэж үздэг. Өмнөх эрдэмтэд дийлэнх нь гадны эрдэмтэд судалсан байдаг гэсэн юм. Би одоо хамгийн бага байхдаа сурагч байхдаа Лада дамгуун Алтай драманыг уншиж ирсэн. Тэгээ уншиж ирсэн чинь Бат одоо нэг цагаан чул болж байгаа. Тэгээд уншихсан чинь нэг бичиг байгаа. Тэгээ Чингисийн зэрэг, Зэвийн зэрэг цаашаа яваад гээд уншихсан чинь уншиж болохгүй. Ийм үг байна гэд таагаад уншдаг, панавт уншиж өгч байгаа байхгүй. Тэгэд яагаад Монгол өвчгөр мөртлөө энэ бичгийн тусгалыг уншиж болдгоо болоо гэдэг үед бодож ирсэн. Дараад нь өвчгийн ангид очиод суралцаа. Тэгээд нэг согд бичиг үзсэн чинь яг Монгол өвчгтэй адилхан. Тэгсэн мөртлөө монголоор уншиж болохгүй. Тэгээд иймэрхүү зүйлээс эхлээл сонирхол гэдэг юм уу. Тэгээд татагтаад мэдээж хэрэг гадны эрдэмтэд судалж болж байгаа юм чи бид нар яагаад судлаж болохгүй гэд тэгээ багшийн одоо чиглүүлсний дагуу Монгол нутагт байгаа тэр эртний өсвөчгийн тусгалууд ялангуяа авианы бичгийг бол жаахан илүү сонирхъя гэж бодоод. За тэрнээс гадна бас нэг нөлөөлсөн зүйл бол галахт байдаг таны кукинг гэрлэгшөө гэж байдаг. Тэнд тухайн үеийн одоо жаахан төгсөөл жаахан залуу тэнд очиод нөгөө хүмүүстэй юм уншихал эрдэмтэд Оросын судлаач ирсэн байсан. За манайч бас ахмад судлаачд байсан. Тэгээд тэнд очиод унших гэсэн чинь наа чин та нар уншиж бараг чадахгүй. Энэ чинь хэцүү судалгааны зүйл байгаа ингээд. Тэгээд тэрний дараа бол би юу гэж бодсон гэхээр ер нь яхара Монгол хүн ингээл нэг одоо уншиж чадахгүй гэж хэлэгдээд байж байгаа хэвээр. Би одоо ингээд бас багаж хэмжээгээр одоо уншиж болоод байгаа юм чинь гэл. Тэгэл тэрнээс хойш бол ер нь нэг зорилгож хийлээ болгосон доо. Ер нь бол нөгөө шар хөдлөн гэдэг чинь тийм Монгол хүний нэг бас нэг тийм сэтгэл хөдлөлтэй байдаг. Тэгээ би нэг уншиж ингэж болно гэсэн чинь ер нь бол нэг хүмүүс бол нэг тийм хүлээж авах шинжгүй. Нөгөө хүмүүсийн бодлоор тэгээ сүлд уулзчихсан л та. Тэгээ сүлд уулзахтай. Цээжилсэн хэдэн үгээр чамайг ярьж байгаа байх гэж тухайн үед бид нар бодож ирсэн. Чам тэгээ сүлд бол өөртөө танилцаад одоо Игорь Кормуш гэдэг хүн байсан л та Оросын одоо Москвагийн хил зохиотын хүрээлэнгийн одоо төр судлалын салбарын том эрдэмтэн одоо энэсийн бичээсүүдийг голдон уншсан тийм хүн байхгүй. Тэгээ сүлд нь бол хоёулаа найз болоод заримдаа хэлцээ. Тэгээ та тэр үед намайг тэгжсэн гэсэн чинь би бол зүгээр яг зөндөө олон тийм хүүхдүүд үзчихсэн. Тэрний тэргээ ярьдаг уу? Тэгэл тийм л байхаа гэж бодсон. Тэгээд яг танаа монголчууд угаасаа залах юм чинь гэж байгаа байхгүй. Тэгээд сүлд бол сайхан найз нөхөд болоод олон жил хамтарсан судалгаа хийсэн тий. Авианы бичих гэсэн энэ тодорхойлтыг та нэг сайхан задлаад өгөхгүй. Ер нь бол хамгийн анхны бичээсийг олоод Стерлин мэргээс эхлэе. За тэгээд хүмүүс олоод ийм бичих байна гэдээ үл тайлгдаг бичээс гэж нэрлсэн байгаа. За тэгээд сүүлд нь бол 1889 онд Михаил Николаевич ядан цэгүүд хүний өдөртсөн шинжилгээний анги Монгол газар ирээд тэгээд тэр тэмдэглэлд өвчсөн байдаг л та. 1889 оны 7 дугаар сарын сүүлчээр орхны хүндийг тавьжсэн хэсэг мартанд арилсан.
Тэгээд та нар юм усаад өгсөн бид нар өсөг бичиг судалдаг ийм юм үзэж байгаа бол тэгвэл та нарыг бид бичих үзүүлээгээд тэгээд мартын цэцэгтэй тал дундуур дахиад алгуулсан. Хойноос өөцлөө ирсэн байсан чи одоогийн хоёрын хар болгос ингээл төвшөөний дэрэгд ирсэн гэдэг. Тэгээд энэ нээлтээс эхлээд бол 1890 онд бол Москвад олгосон хурал зохион байгуулад Төв Азийн өндөрлөгт ийм гайхамшигтай бичгийн тусгал байна. Монголд ийм тусгал байна. Энэнийг одоо хэрхэн яаж унших вэ гэд олонсоо хорлолоод тэгээд тэр нөгөө үйл мэдээлэл хүчээр тийм гайхамшигтай тусгал одоо Колтины гэрэл төвшөөний бичээс, Бэлгийн хааны гэрэл төвшөөний бичээс, заагаад нөгөө уягрын харуулгасан гэрэл төвшөөний бичээс гайхамшигтай бичээс идэх олж илрүүлээд тэгээд дэлхийн нийтэс нь тулсан. Дараад 1890 онд бол иймэрээр Охой Хекл гэдэг хүн фингуурын нэгмлээс ирээд энэ бичээсийг судлаад тэгээд энэ үед бол уншиж тайлах боломж олдоогүй. Ер нь бол уншиж чадахгүйсэн. Тэгээд хүннөө бичиг, Пехлев бичиг, Армей бичиг гэдэг одоо янз янзаар нэрлээд л бичээсийг унших, тайлах төлхөөр олж чадаад байсан. Тэгээд 1891 онд бол Радлагын үед тулсан шилгээ нэг дахиад ирсэн. За тэгээд Радлаг гэдэг хүн өөрөө ирээд энд судалгаа хийгээд бүх хэв дард сахуулаад аваад явж байгаа. Тэгээд энэ хооронд бол яг хөө тэр Охой Хекл гэдэг хүн бол Владивостокоор дамжаад явсаар Хельсд очсон. Тэгээд нөгөө авсан хэв дардсаа хүмүүст үзүүлээд тэгээд энэ 1893 оны 12 дугаар сарын 11 гэдэг өдөр бол 15-ны орчин болол Томсон Вильхельм Томсон гэдэг Даникофенгийн одыг сургуулийн профессор анх 38 өсөлттэй авианы бичиг болохыг тогтоогоод тэгээд 12 дугаар сарын 15-нд тэр одоо Даан улсын эзэн хааны нийгэмлэгт 15 хуудастай 13 хуудастай тайлан өргөн барьснаар энэ өргөн бичгийн тусгал гэдэг бол анх удаа тайлж байсан. Тэгээ авианы бичиг гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Авианы бичиг гэдэг нь юу гэж үзэж байгаа нөхдөд зэрэг өөрөөр хэлбэл авианы тогтолцоотой өөрөөр хэлбэл нөгөө бид нар бол амжилуулж уншиж штэ яг тэр шиг одоо цагаан толгойтой л гэсэн үг байхгүй юу? Цагаан толгойтой бичих байна. Тэгэхээр бол цагаан толгойтой учраас А үсэг байна, Б үсэг байна. Тэгээ бүх үсгнүүд нь байна гэсэн үг. За дэлхийд дахинд бол авианы бичиг, дүрс бичиг, зураг бичиг гэж ялгаж байгаа шүү дээ. Жишээлбэл хятад маягийн ханц бичих бол дүрс бичиг. Тийм. Энэ бол яхахгүй байдлуулад ави болгоод бааг бол Батуу гэдээ уншиж болно тий. Авиалуулад унших боломжтой. Тэгэхээр энэ бол яхахгүй түүгээр их онцлогтой гэсэн үг. Тэгэхээр аливаа бичиг дурсгал бол тухайн улсынхаа түүхийг өгүүлж байдаг, маш том ихсруулж байдаг. Тухайн бичиг өсхийг нь ярихын тулд тухайн улс орны заавал ярих болдог л доо. Жишээлбэл Түргийн хаан тус гэх манай одоо өвөг дээдс улсын хаан тусын тоног тодорхой. За Түргийн хаан тус бол 552 онд анх байгуулагдаад 744 оны 20 жил мөксөн гэж үздэг. Гэхдээ энэ хоёрын хооронд бол Түргийн Түрүү хаан тус, Түргийн Хожуу хаан тус гэж хоёр хаан тус байна. За мэдээж хэрэг бол сүүлдээ задраад явахаараа Баруун Түргийн хаан тус, Зүүн Түргийн хаан тус гэж Монголын газар нутагт буюу Төв Азийн өндөрлөгт байгаа энэ түүх бол Зүүн Түргийн хаан тулсын түүхтэй холбогдно. За өргөн бичгийн тусгалын дийлэнх нь бол яхахгүй Зүүн Түргийн хаан тулсын одоо гол цөм нутаг болсон Орхны хөндий. За тэгээд Орхны хөндөд л болоод төвлөрч байгаа. Тэгэхээр энэ бол яхахгүй одоо Зүүн Түргийн хаан тулсын төрийн бичгийн нэг хэлбэр байна. Төвлийн бичиг төргөөд хамгийн анх зохиосон үнэн нь үү гэдэг асуудал гарч байна. Мэдээж хэрэг энэнийг зохиосон гэдэг бол аливаа нэг авианы бичиг зохиогдоод тэр нь бичгийн хэлтэй болоод бичгийн суулж болоод зүүр цэцсэн үгээр хилц хилдгээр шүлгэлсэн байдлаар илэрхийлэх болтлоо наад зах нь бол 100-аас 200 жил баг цаандч 300 жил үргэлжлэх түүхтэй болно. Тэгэхээр энэ бичгийн түүхийг бид нар урагшлуулж авч үзэх хэрэгтэй болно. Тэгтэл энэ бичгийг өмнөх түүхэнд ямар баримт байна уу? Хүнүүнээр бичигтэй байсан уу гэдэг бичигтэй байсан гэдэг. Гавгийн хатан зэгтэл бичижил байсан. За тэгвэл Сиамбинаар одоо 213 номыг одоо Бурхны ном зохиолыг орчуулсан гэж л байдаг. Тэгвэл энэ бичиг өнөөс холбогдолтой гэж аваад үзэх юм бол яхаарахгүй тэр Жужааны тэр Сиамбигийн үеийн одоо К муу юу мод хэрчиг бичигтэй холбоотой байхаа гэдэг. Гэвч бид нарын өмнөх үеийн одоо тийм баримт байхгүй зөвхөн Түргийн 2 дугаар хаан тулсын үеэс эхлээл өргөн бичгийн одоо томоохон дурсгалууд Монголын газар нутагтаас бол олдож илэрээд байгаа байхгүй. Тэгэхээр бол миний зүгээс судлаачийн хувьд харахад мэдээж хэрэг нь бол түргүүд анхлан зохиосонгүй өмнө нь байсан бичгийг төрийн бичиг болгоод хэрэгжүүлсэн нь аваад одоо төрийн бичиг болгоод улам хөгжүүлсэн нь Түргийн хаан тус. Өөрөөр хэлбэл дээд хөх тэнгэр доод бараан газар одоо хүнийхөө хөгөн болон төржи наран урах зүүн зүгээс наран шингэх баруун зүг хөрлөх дөрвөн зүг ард түмнийг төвшдгөн номгот толгойдны бүхлэг тавхтыг сөдүүлжээ. Өдөр амар сууж амар ис шүн амгалан ис унтаж улаан цус хас хөл сасруулсан байж улсын дайд улс болов төрийн дайд төр болгоо гэдэл
ингээд бичиж байгаа энэ яруу хэлгэнүүд нь юу вэ гэхээр бол яхахгүй бүр эртний бичгийн дурсгалын уламжилтай байсныг харуулж байгаа байхгүй. Ард ямц бол тэгээс агуу сүгжижсэн байх. Сүгжижсэн. Одоо жишээлбэл дээд тэнгэрээс заяа төрсөн гэж эхэлдэгтэй адилхан өгөөрийнхөө үг дурсыг дутхдаа яхахгүй тэгээд эхэлж байгаа. Дээр хөх тэнгэр доод бараан газар үдсийн завсар хүндрэлтэн үсчээ гэх тэрний дээр бол миний өг эцэг бомон хаан сууж байгаа. Тэгэхээр эн чинь бол яхахгүй өнийн уламжилтай. Аливаа нэг юм бол уламжлал өөрсөө гинт нэг удаа гарч ирэхгүй, гинт нэг удаа гарч ирэхгүй. Тэгэхээр ийм л яхахгүй өмнөх уламжлал байсан байна гэдэг. Зүгээр яг өрөн бичгийн хамгийн эртнийхэн бол 692 оны үед энэ хойжилд холбогдох Чойрын гэрэл төвшөө гэж байдаг. Тэр Чойрын гэрэл төвшөөн дээр Илтгэрш хааныг дагах тухай гэдэг бичсэн тийм нэг бичээстэй гэрэл төвшөө байна. Хүн чулууны бичээс байгаа. Тэгэхээр энэ бол яхахгүй 600 хэдэн оноос эхлээл түргүүд за өрөн бичгийг хэрэглэж гисэн байна. Тэгэхээр шууд одоо ийм тансаг яруу хэрэглээд бичээд эхэлнэ гэдэг нь бас тал байгаа юм да. Яг хөө тэр Бэлганы гэрэл төвшөө 735 онд Культины гэрэл төвшөөг бол 732 онд босгосон гэдээ үзэхэд бол 692 онд Түргийн 2 дугаар хаан тус байгуулагдсан гэж үзэхэд богинохон хугацаанд тийм гайхамшигтай яруу сайхан бичиж чадчих байгаа байхгүй юу. Энэ талаар одоо жишээлбэл одоо тухайн үеийн байнгын харилцаатай байсан Хятад улсын их сурвалжинд ямар нэг байдлаар дурддагдсан зүйлс ер нь байд юм болов. Одоо юу гэмдэ жишээлбэл энэ рүүний бичгийн дурсгалууд хүртэл Словены улсуудаас хүртэл алддаг шүү дээ. Гэтэл Словены улсууд гэдэг маань тухайн 700-аад оны үе за 500-аад оны үе ч юм бол аль зээ бичих үсгтэй байсан байх магадлал өндөртэй. Ерөнхийдөө бичих үсгтэй байсан үргэлж ярьдаг ард түмэн. Тэгэхээр энэ талаар дурсгал тийм их сурвалжууд ер нь байдаг юм болов. За Хятад бичгийн сурвалжууд бол тангийн үеийн сурвалжууд, хувьчин таншуу, шин таншуу гэдэг Хятадын сурвалжууд байна л да. Тэд нарт бол яг Түргийн хаан улсын ямар хичээлтэй байсан талаар яг тодорхой бичсэн тэмдэглэл байхгүй. Харин Сиамбагийн өдрөө хэлдэг шиг кемо гэж бичигдээ байсан гэдэг. За хамгийн одоо жишээлбэл түргүүд эхлээд согд өчгтэй байж Бухтын гэрэл төвшөө гэж байна. Одоо 572 оны галдуул ажил гарч байгаа энэ бичээс болохоор 3 талдаа согдоо, нэг талдаа брах мичгтэй. Тэгэхээр эхлээд түргүүд бол согд өч хэрэгжилж исэн тодорхой байна. Түргийн 1-р хаант улсын сөүлж 2-р хаант улсын их үед бол согд өч хэрэгжилж иж. За бид нарын мэддэг одоо хөөс толгойн бичээс гээд 2 гэрэл төвшөө байна. Түрэг мөртлөө монгол хэлээр бичсэн гэл ингээд байна. Тэгэхээр бол өрөөм бичгийн өмнөх үед бол Төв Азийн өндөрлөгт орсон сууж ирсэн амьдрагсад бол брахми согд өчийг тодорхой хэмжээнд бол мэддэг хэрэглэж явжээ л гэсэн үг байхгүй. Гэтэл Баттан их сурвалжид та олон жил судалгаа хийсэн үед яг тийм олж үзэж харж юм чадваа. Яг Түргийн хаан тусдаа алгадуулаад 5 улсын сурвалжид бол яг тийм юм гарсангүй, яг байхгүй. За жишээлбэл одоо Тонюку гэдэг хүн бол бөөм одоо шишинд орж болохгүй, бурхны шишнийг авч болохгүй, бөөмрөглөлтэй байх ёстой гэсэн ч гэдэм үү иймэрхүү юм байгаа болохоос биш яг тийм бичгтэй байсан гэдэг мэдээ бол өвдөөсөө байхгүй. Тэг хадаас олж бичгтэр. Энэ бичгийн маань онцлог нь юу юм бэ? Одоо жишээлбэл бичиг болгон өөр гэсэн дүрмтэй. Найруулга одоо бичих арга зүйгээ зөндөө олон юм байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бичгийн онцлог нь юу вэ? Энэ бичгийн онцлог гэдэг нь бол ир им гэвүүлэгч буюу хатуу зөөлөн гэвүүлэгч ялгаж өгсөн, дүрс ялгаж өгсөн. Им үгэнд ордог бие үсгэн тустай, ир үгэнд ордог бие үсгэн тустай, ир үгэнд ордог тийм тустай, им үгэнд ордог тийм тустай. Тэгэхээр энд бол авиацийн хувьд бол маш нэрийн зүйл ажиглагдаж байгаа. Өөрөөр хэлбэл зөөлөн гэвүүлэгч, зөөлөн гişгүүдийг бичгтээ имэгч хэрвч нь хатуу өгүүлэгч юм жишээлбэл одоо бат гэдэг өгүүлээ бичгтээ бол ир үгийн бэвч нь, ир үгийн тэвч нь. За жишээлбэл өнөр гэдэг үгчлээ гэхэд бол эмүүгийн инүүч, эмүүгийн ирвч. Тэгээ уртаа талд нөөвч. Тэгэхээр бол эсвэрцэн 8 гэвүүлэгчийг 4 одоо дүрсээр илэрхийлсэн байна. өө2 найдлах нь, оо2 найдлах нь за ингэж өчөж байгаа. Тэгэхээр тэр юу вэ нөхөр Монгол өчтөж гэсэн тийм шүү дээ. Өөрөөр хэлбэл дөсөөл оо2-ыг нэг үзгээд тэмдэглэнэ. Тэгэхээр энэ бол бичгийн систем нь бол бүр эртний суламжилтай. Согд бичгийн ч гэсэн тийм. За тэгээ бүр цааш явах юм бол брахми үчгийн тэр цагаан толгойн өө2 бол бас ерөнхийдөө л нэг төхөмтэй байна гэсэн үг. Та тэр рүүний бичгийг 38 үсгтэй хэллээ л дээ. 34 бичгтэйг яах уулна. Эрдэмт бол гарч ирсэн юм билээ. Тэгэхээр ягаад ингэж зөрөөд байгаа? Сүүлд бол нөгөө нэг цагаан толгойн нэмэлт тэмдэгтүүд болоод шинээр яг тэр үед бол сонгодог бичгийн тусгал, өрөөм бичгийн тусгалыг 2 жил хааж байгаа. Монгол нутагт байгаа хаадад зориулсан гэл төвшинөж хийсэн сонгодог бичгийн тусгал, за нөгөө хөдөө гаднаас олдож байгаа одоо ганц 2 мөр бичээсүүдийг бол баг бичгийн тусгалууд гэдэг. Баг бичгийн тусгалууд бол инсентийн хэлбэр гэдэг юм уу, воологдооны хэлбэр гэдэг. Тэрэн дотор бол үсгийн хэлбэрүүд нь өөрчлөгдөд явчихж байгаа. Зарим үсгийг бол нөгөө сонгодог бичгээсээ өөр үсгийн тэгээд бичдэг тийм боломжтой. Тэгээд
аваад үзэх юм бол ерөнхийдөө нэг тийм одоо өсөхний тэмдэгтийн зөөрөө гарч ирж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хаадын бичээс нь бол маш их тийм классик сонгодог. Яг тогтсон дийг зурамтай. За тэгвэл одоо жишээл Баян-Улгийн аймгийн одоо Алтад аван богд уулын салбар бол Шивэд баяхнаас алдж байгаа бичгийн тусгал. За эсвэл одоо Өмнөгов аймгийн Хамбог сумын одоо байшинтэг зүрийн хараас олдож байгаа өрн бичгийн тусгал эднэр чинь бүр газрын холбоо хортолдож штэ. Жишээлбэл одоо Баян-Улгийн аймгийн Алтан цог сумын нутагт байдаг тэгтийн бичээс гэхэд уулан дээр байгаа нэг анчны бичээс ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ бичгийн тусгалуудын өсөх зүйн хэлбэр нь бичлийн тийг нь өөрөөр тэмдэг холбогдуулаад нөгөө бичгийн өсөх тэмдэглэгийг нь бол бие биенээ баггүй жоохон ялгаатай байна. Жишээлбэл иш өсхийг бол өөрөөр тэмдэглэж гэдэг юм уу те. Хоёр дүрсээр ойролцоо хоёр дүрсээр тэмдэглэж гэдэг юм уу тийм. Тэрнээс гарч ирж байгаа. Та тэр одоо өрөөний бичиг одоо бидний нэрлэгээр уугурж бичиг одоо монгол бичиг хоёрын төстэй зүйлсийг ярьлаа. Тэгэхээр одоо Чингис хааны үед бие улсын уугурж бичиг маань өрөөний бичигээс ямар нэгэн байдлаар мэддэг хүмүүс байгаад ашигласан боч таарнаа да. Тэгэхгүй бол мэдэхгүй хин нэг хүн за ерөнхийдөө эр үгийг ингэж бичин нэм үгийг ингэж бичих ёстой юм гэсэн тийм дүрмийн юу бол гаргаж чадахгүй шүү дээ. Тэглэж байх хөө мэдээж хэрэг бол монголчууд бол гэсэн тийм номд хурмалсан нэг гэж ярьдаг тийм. Тэгэхээр бол эртнээс нь бол бичгийн салхи. Өөрөөр хэлбэл энэ Монгол нутагт байж байгаа тэр их гайхамшигтай хадны зураг дурсгал тэр олон тамга тэмдэг. Эднэр юу харуулж байгаа нөхдөд зэрэг өрдөөсөө соёл сэтгэлгээнд нь бол бичих үсгийг бол тодорхой хэмжээнд мэддэг тэр талаар мэдлэгтэй байсан. Зөвхөн нэг чулуун дээр байж байгаа. Тэнгэрийн боловч үгээл бичээс байж байгаа. Тэгтэл тэр Тэнгэрийн боол гэдэг нөхөр нь бол нэг язгууртан байгаа болохоос зүгээр нэг гойлоочин хүн бичээг байхгүй. Тэгэхээр тэр дорн ихний уламжил гэдэг зүйл бол яа харахгүй байсан. Тэгээд эртний тэр хүмүүсийн өөрөөр хэлбэл согд бичиг байгаа. Согд бичиг бол шадар сүрэн багшийн үзэж байгаагаар бол согд бичиг Уйгар Монгол хоёр бол зэрэгцүүлээд л хэрэглэж исэн авсан гэж үздэг. Тэгэхээр энэ үсгийн тогтолцоо нь бол бүр гарлын хөвөд үзэхэл армийн хүчтэй холбоотой. Армийн хүчтэй ингээ хөвөд үзэх юм бол яа харахгүй согдтой холбогдоод ингээд энэ бичгийн тусгалууд нь дүрсийн хувьд ялгаатай болж байгаа болохоос биш яг тэр авиазон юу тэмдэглэж байгаа тэмдэглэгээний хувьд бол ерөнхийдөө систем адилхан байна л гэсэн. Өөрөөр хэлбэл бид нар латин үсэг аваад кириллиц хоёрыг харахад бол дүрс нь өөр штэ. А тэгтээ бичих зарчим нь бол адилхан. Яг иймэрхүү л байна л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо манай Монгол улсын хэмжээнд өрөөний бичгийг одоо судлаад ингээд яг тань шиг явдаг хичнээн хүн байд юм бол. За ер нь бол цөөхөн л дөө. Ер нь манай шинжлэх ухааны одоо ч гэдэг юм уу боломж бололцоо байна. Тэгээд бол манай хэдэн одоо төгсөгчд байна. Ер нь бол гарын таванд хороонд багтаал зөвхөн улсад бол судалгаа хийж байгаа. Тэр энийг цааш нь улам өргөжүүлэлт бол юу вэ гэдэг? Одоо мэдээч хэрэг бол шинжлэх ухааны системтэй судалгаа хэрэгтэй. Монголын нь бол ер нь 210 гаруй бичгийн тусгал олдоод байгаа. Тэгэхээр энэ бол зүгээр бид нар одоо би хөдөө судалгааны утаа их хүчлээ өөрийнхөө зардлаа л явуулж байгаа. Тэгтэл улсын зарлаа ч гэдэг юм ингээд хамгаа тэмдэгтэй бүстэй хайдлаа судлах юм бол илүү олон дурсгал мэдээж тэр олон дурсгалууд бас нэг онцлог байна. Монголын өргөн бичгийн дурсгалууд бол гэрэл хөшөөд нь сонгодог хүчүүд нь дандаа хаадад зөрүүлсэн, багуу хүчээсүүд нь ан авийн тухай эсвэл аян замаар зочиж явсан тухай бичсэн. Гэтэл энэсэн бичсүүд дандаа уйгаа шүү оршуулган бичсэн. Ийм их сонирхолтой онцлог бичдэг. Тэр уйгаа шүү оршуулгах гэхээр одоо нэг аливаа нэг том үнийг оршуулсан тухай өгүүлээд бичээд байна гэсэн үг үү? Ах トゥ хамаатан сад нас барсны хүүхэд нас барсны юу гарсан нас барсан талбайтай эпитафи гэдэг гашуудлын шинж нарт. Тэгтэл Монгол нутагт байгаа бичээсүүд нь бол амар сонирхолтой юу вэ нөхдөд өрдөөсөл хүний нэр нэгэн зарчиж өнгөрсөн эсвэл одоо Дундгой аймгийн Дил уулын бичээсэхт бол 60 хурлан авлаа, хавтхан авлаа, 20 чан авлаа гэдэл ингээл ангийн бүртгэл мэдээлэл бичээл ингээд авчиж байгаа байхгүй. Төвөр их онцлогтой. Тэгээ аян замаар ингэж авч өнгөрлөө ч гэдэг юм уу тиймэрхүү бичгийн дурсгал бол байдгаар их онцлогтой. Мэдээж хэрэг хөрш зэрэгэлдээ уулын алтаагаас олдож гин бүгд намд хятад ард улсын нутаг Шинжаан өөрийн газар нутгаас нэг цөөхөн олдно. Өөрийн Монголын нутгаас нийтдээ 3 хэсэг газраас өргөн бичгийн дурсгал олдлоо. Тэгээ цаашдаа ч энэ мэдээ судалгаа өргөжих юм бол дурсгалууд олдох бүрэн магадлалтай. Ийм. Одоо тэгвэл дэлхийн хэмжээнд ч нэ дэлхийн хэмжээнд бол одоо жишээл Казахстанаас нэг 30 гаруй ч гэдэг юм уу бүгд Киргиз улсаас нэг Киргиз улсын бичээсүүдийг онцлогтой нэг 3-4 л газраас нэг одоо 30-40 бичгийн тусгал нэг цөөхөн бөөн нэг газарт хөлөрч байгаа байхгүй. Горны алтаа буюу уулын алтаад бол яг уулын нэг бас нэг хэсгэн газар байж байгаа. Уулын алтаа бичээс яхахгүй манай хил залгаа байдаг учраас бол жишээлбэл алтан эмээлтэй, цагаан морь, мөнгөн эмээлтэй
саарл мөрчлөө тэгээд бичгийн дурсгалууд тийм сонирхолтой гоё өгүүлэмжтэй бичгийн дурсгалууд бас гараад идэг тийм. Тэгэл цаашаа явгуудад Казахстанаас маш их цөөхөн. Уг нь бол Казахстан, Узбекистанаас бол гарч байгаа хэвээр. Тэгтэл Узбекистанаас барилгын материал дээр бичсэн цөөхөн нэг 3-4 хүн тэмдэгтэй тийм зүйлүүд гараад байгаа. Казахстаны тэр өргөн удам нутгаас бол Монголын шиг тийм дурсгал бол байх бараг олдохгүй байгаа байхгүй. Та тэгээд эдгээр оноор яваад энэ рүүний бичүүд ингээд уншаад үзсэн. За хүний хувьд ер нь хоорондоо юугаар ялгаатай байсан бэ? Одоо жишээлбэл үсгийн тэлбэрээр ялгаатай байна. Үсгийн тэлбэрээр ялгаатай байна. Тэрнээс бол яг хөө зүгээр нутгийн аялал гэдэг онцлог байна уу бол тодорхой. Культигийн бэлгийн хааны гэрэл төвшөөний бичээсийн аялгаунд дээр дандаа бэн гэж бичдэг. Тэгвэл бэн гэж гарч. Тэгвэл тоникуг дандаа мен гэж бичдэг. Манайх нь одоо уруулын бие ийм хоёрын сэлгэсэн хэд ажиглагдаж шүү дээ. Тэгтэл бол нөгөө имээр эхэлсэн юмнуудыг нөгөө бичээсэнд бол дандаа бэгээр эхэлж бичдэг. Бэн гэдэг юм бол мен гэж бичдэг. Гэх мэт тийм нэг жоох навэзэн хувьд бол нэг нь бэтэн, нэг нь бол эмтэн аялгуудаа тийм хоёр аялгуу байсан байж болохоор. За тэгээд аялгууны хувьд бол орон нутгийн мэдээж онцлогтой тийм одоо үг хэлбэрнүүд бол зөндөө байна л да. Одоо өнөөдрийн ингээд нөхцөл байдлаар бодох юм бол жишээлх юм бол горны алтаар очиод би алтын хүмүүстэй ярилцаад би ойлголцоод хийцүү. Яг үнэ хэлээд. Магадгүй тухайн энэ рүүний бичиг үсээд хэрэгжүүлсэн хүмүүсээс тийм ялгаа байсан гэж магадгүй л дээ. Тэгэхээр чи мэдээж хэрэг үгийн нэршил, дуудлага гэл бүх юм өөр болоод ирнэ шүү дээ. Гэтэл чинь ингээд та хүртэл очиод уншиж чинь тэгэхээр чи нэг хэлтэй ингээд байсан гэсэн үг ойролцоо хэл аваад зүг дуудлагатай байл. Тий, ер нь ерөнхийдөө бол өргөн бичгийн дурсгалын бас нэг онцлог нь бол төргийн үеийн дурсгалуудаас нэг төргийн хаант улсын сүүл бүр уйгрын хаант улсын их үед хүртэл хэрэглэгдэж байгаа. Гэхдээ бол бид нар одоо яаж нөхдөд зэрэг өрдөөсөөл эртний төргийн бичгийн одоо хил зүүн ерөнхий нэг улсын хил гэдэг үднэрээ нэг хилтэн ард түмний үднээсээ судалж байгаа. Мэдээж хэрэг магадгүй сүүлд бол нутгийн аялгауны онцлог зарим нэг өвөрмөц хүнүүдийг нутгийн аялгауны онцлог ба нутгийн шинжтэй үг байнаг ингээд тайлбарлаад явж байгаа. Мэдээж хэрэг цаашдаа бол нарийн судалгаараад тэрний авиа зөв хил зүүн онцлогийг бол тодруулан судлах боломжтой. Бид нар бол одоо яаж нөхөр өмнөх тусгалуудаа судлаад байгаа болохоос шинээр одоо гаргаж ирсэн зүйлүүдийг хил зүүн үүднээс шинжлэх ухааны үүднээс дахиж наривчлаад тухайлан судлах боломж олцоо нь бол харьцангуй бага. Бид нар ч одоо үннийг хэлэхэд бол багш уусаад тэгэхээр хичээлээ заана хажуугаар нь бас тиймэрхүү юм хийнэ гэдэг бол бас нэг жоохон тийм цаг хугацааны үед ч гэдэг юм уу. Тэгээд цаашдаа манай залуучууд бол илүү манай эрдэмтэд бол илүү их юм хийх байна. Өөрөөр хэлбэл Монголын одоо Төв Азийн өндөрлөгийн хамгийн анхны авианы бичиг гэдэг утгаараа онцлогтой. Нөгөө талаасаа энэ хүмүүсийн угсаагаар хил соёл гэдэг юм үн таалагдана. За тэгээд тэр тамга тэмдэгнүүд ер нь өргөн бичгийг дагалдуулаад маш их олон тамга зурсан байдаг. Тэгээд тамган дээр долгуурлаад Карлугийнх байна уу? Одоо Аля уг аймгийнх байна, Ашина угийнх байна уу? Эдисийнх байна уу гэж тогтоож болж байгаа. Адууны тамга шиг л. Адууны тамга шиг. Тэгэхээр тэн дээр тулгуурлаад бол цаашаа судалгаа Танхвэ гэдэг хятад сурвалж ич байдаг. Тэн дээр бол тэр Түрэг уйгрын аймагуудын малын тамгыг дурсан байдаг л да. Тэн дээр тулгуурлаач гэдэг юм уу. Цаашдаа бид нар хийж байгаа нэг судалгааны ажил бол одоо өргөн бичгтэй байгаа өргөн бичгээр одоо хамт цогсон тамгад дээр тулгуурлаад ямар овог аймгийн бичээс үйж. Ер нь аваад үзэхэд бол зөвхөн хэдэн овог аймагуудын бичээс байх магадлал бол илүү байгаа. Энэ рүүний бичгээс уйгрын хаант үед хэрэгжүүлсэн тухай нэг олдор бол байгаа юм л да. Жишээлбэл Могон шин усны онгон буюу моён чурц зориулсан гэрэл төшөөний бичээс гэж байна. Энэ нь болохоор түүхийн дурсгалын үед одоо өмнөх холдож ирсэн бичээсүүдийг бол хамаагүй л баялаг мэдээлэлтэй юм байна гэж би ингээд юм хараад суухдаа бодож ирсэн. Яг юу бичсэн байт юм. Тэгээ уйгрын мончур хаан буюу хятадас бол Баянчур гэж сэргээдэг. Тэр хааны үед бичсэн 3 гэрэл төшөө байна. Нэг нь бол одоо Тариатын гэрэл төшөө гэдэг үчдэг. Нөгөөх нь бол Тисийн гэрэл төшөө. За гурав дахь нь бол тэр одоо хиний Рамстед гэдэг хүний олсон Могон шин усны буюу Мончурын гэрэл төшөө гэдэг. За тэр Мончур юм уу түрүүн B2 гэдэг шиг Баянчур гэдэг сүүлийн хүмүүс хэрэггээд байгаа хэтэд их нь болол за энэ бичээс авч байгаа. За Тариатын гэрэл төшөөний бичээсэнд бол Монголын газар усны нэрийн 12 нэр гардаг. Орхон, сэлэн, туул, хараа, бороо, ерөө бүх нэр гарч ирж байгаа. Тэндээс үүсгэр яаж нөхөр энэ нэрүүдийг бол уйгрын хаант улсын их үед ингэж нэрлэж байл эсвэл бүр хүн нөгөөс эхлээл энэ нэрнүүд байж ижээ гэдгийг нэг баталгаа нь болж байгаа. Өөрөөр хэлбэл түүхэн газар зүйн хувьд ийм олон нэр дурддаж байгаа нь юу харуулж байна вэхээр энэ Монголын газар нутгийн нэр бол олон зууны турш өөрчлөгдөөг хөөснө л гэж. Хараа бороо гэх хүн болгоно бол хэцүү шүү дээ тий. Хараа бороо за хануу хүртэл гарч ирж байгаа.
Тэгэхээр энэ бол гайхамшигтай зүйл байхгүй. Тэгэхээр бид нар өөрөөр хэлбэл энэ төвийн сурвалжийг яг түүхэн газар зүйн үүднээс судлаа, түүхийн жинхэнэ бодит сурвалж гэдэг үүднээс судлах зайлшгүй шаардлагатай болж байгаа. Монжирын гэрэл хөшөө яг харахгүй тийм. Яг Уйгурын хаан тулсын өөрөөр хэлбэл 744 оноос эхлээлүүдээс Уйгурын хаан тулс байгуулагддаг үеийн түүхэн үйл явдлыг бүр 20 жил тэмээ үйл явдал болоо, нохой жил ийм явдал болоо, гахаа жил инглээ, туулаа жил инглээ гэд өөрөөр хэлбэл Уйгурын хаан тулсын эхэн үеийн түүхийн одоо гол үйл явдлыг товчоолоод хураангуулад оруулж чадсан. Өөрөөрөө бол маш их чухал баримт. Бид нар бол Төв Азийн өндөрлөгийн нүүдэлчдийн төвөгчтэй дандаа хятадын 5 улсын гэдэг юм уурдаг. Гэтэл энэ өрөөнд бичгийн тусгалын яг болсон үйл явдлын халуун мөрөөр үчигсэн өөрийнхөө хил айлгуугаар бичсэн учраас бол яхахгүй түүхийн үн цэнтэй сурвалж. Тэгэхээр бид нар түүхийн үн цэнтэй сурвалжийг жинхэнэ үн цэнийг ойлгож судлах зайлшгүй шаардлагатай. Зүгээр нэг хадны бичээс, гэрэл түвшиний бичээс гэж хандхаар бол яг тэр сайхан үн цэн, тэрний цаана агуулгадж байгаа баримт, тэрний цаана агуулгадж байгаа сэтгэлгээний онцлог, тэр хүний цаана нуугдж байгаа жинхэнэ одоо онцлог өрмөц зүйлийг бид нар бол наривчлан судлах зайлшгүй шаардлагатай. Хүмүүс зүгээр бичээсгээ тажчихаар бол энэ чинь зүгээр нэг байдаг л бичээс гэж байна. Ерөнхийдөө сүүлийн үед бол одоо энэ цахим орчинд аливаа нэг түүхий гуйл, хэн нэг хүн гарч иж мэдэмхийрч ярих, тэгээ үүнийг энэ бол үнэн зөв юм гэж тунхаглах. Тэгээс одоо юм үзээгүй, уншаагүй, дуулаагүй хүмүүс тэрийг дагаж энэ үнэн ярьж байна шүү гэж итгэх явдал их байна л да. Тэгэхээр түүхийг бид нар яагаад өөрчлөхгүй байх ёстой вэ? Яагаад бодитоор нь авч хэлцэх ёстой гэдэг л та нэг хариулт өгнө. Ингээд нэвтрүүлгийн хоёлаа энэ өрөндөрлөе. За тийм. Ер нь түүх гэдэг бол үн цэнтэй байх ёстой. Аливаа юмны түүх үнэн байх ёстой, үн цэнтэй байх ёстой. Тэр түүхийг хэн судалж байгаа гэдгийг нэхлээд бид асуулах ёстой. Өнөөдөр гэнтний хүн бол түүхээ судлах боломжгүй. Тэр чинь хэдэн зуун нарыг судалсаар байгаад өнөөдрийн мэдээлэлд хоримтлагдаад жинхэнэ нэг түүх болоо явж штэ. Тэгэхээр гэнт нэг хүн гарч өнгөтэй өөрийнхөө үзэл бодлоорч гэдэг юм уу? Эсвэл хүмүүс таалагдахын тулд худлаа шинээр түүх зохиох нь бол очирдохгүй юм л да. Одоо тийм үйл явдал болсон. Өөрөөр хэлбэл хүнд одоо орчин үед юу нөхөр нийгэм дахнаар бол одоо мэдээллийн үеж тавтаад мэдлэгээр цангацсан тийм иргэн үед бид амьдарч байгаа. Тэр мэдээллийг яаж нөхөр худлаа үнэн байна уу, цэндүр байхгүй зүгээр л сошиал ертөнцид өөрийнхөөрөө зүгээр үйл явдлыг тунхаглаж байгаа. Тэр хүнд бол мэддэг гэдэг юм уу, шинжлэх ухааны үндэстэй системтэй судалгаа тэнд байхгүй. Гагцгүй тэрний дагалдаад байгаа хүмүүс яаж нөхөр зүгээр л хөөрөн баясаал тэр сэтгэлгээнд нь хүнсийн нөгөө түүхээ шинжлэх, түүхээ өөрөөр үзэх гэсэн сэтгэл тэр нь тоглолт хийгээд яваад байгаа болохоос биш мөн чанарын хувьд бол аваад үзэл худлаа болж байгаа. Өөрөөр хэлбэл тэр түүхийг одоо судалсан өмнөх олон зуун жил судалсан эрдэмтэд бид нар ч 21-р зуун хүртэл судлаа тий. Одоо 21 зууны туршид судалсан түүхийг өнөөдөр гинтний хүүхэн хэн эрдэмтэн гарч яадаг гэдэг юм уу хитрхи мэрэгэн хүн гарч судална гэдэг бол нөгөө хотогд хуйлгаач юм болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр бол эрдэмтэд олон зуун жил энэ олон үе шатыг дамжуулаад наривчтай судлаад улам л цаашлаад наривчлаад явж байгаа байтал гинт нэг хүн гарч хөндлөгөөс гарч энэ чинь бүгдээрээ худлаа гэж байгаа нь бол өөрөөр хэлбэл тэр системтэй судалгаанд байхгүй зүйл. Тэгэхээр энэ бол ингэж хэлж байгаа хүмүүс бол ерөнхийдөө л зүгээр хүмүүсийн сэтгэл зүгээр тоглож байгаа тоглолт хийж байгаа л усаад гэж үзэх хэрэгтэй. Түүхийн үнцнийг бид нар мэдэх ёстой. Түүхийн үнцнийг мэдхийн тулд бид нар түүхээ өөрснөө яг сэтгэл зүрхээр ойлгож уншдаг хэрэгтэй. Ном уншдаг л хэрэгтэй юм л да. Ном уншихгүй хүмүүс чинь зүгээр л хүнсийг мэдээлдэж шүү дээ. Монголчууд яагаад нөгөө нүд чих хоёрын хооронд 4 3 зай байдаг вэхээр унших хэрэгтэй, өөрөө мэдэх хэрэгтэй, мэдсэн дээрээ тунгуулаад тунгаах хэрэгтэй. Уншиж болно, уншсан нь бол зөв тунгаах хэрэгтэй, задлан шинжилдэг. Тийм л байх хэрэгтэй юм шиг байна л да. Тэгэхээр манайх уншихгүй болохоор зөвөр л хүнээс нэг сонссон мэдлэг. Тийм учраас монголчууд мэдлэгээ 3 хувааж сонссон мэдлэг, харсан мэдлэг, таньсан мэдлэг гэж байгаа. Тэгээ нэг уншихгүй болохоор нөгөө таньсан мэдлэг нь байхгүй. Тэгээл нөгөө телевизээр үзсэн мэдлэг байна. Сошиалын нөгөө фейсбુકаар дөрвөн байгаа нүнүүдээр харсан мэдлэг зүгээр нэг хүний сонссон мэдлэг дээр толгуурлаад нөгөө үнэн гэмээр санаж байгаа нь бол бас өрөвдөлтөө л зүйл болж байгаа. Түүхээ мэдэхгүй хүн ойд төрсөн сар бичлэн лугайдлаа гэдэг алдартай сайхан үг байдаг. Энэ үг юу гэсэн утгатай гэвэл өнөөдөр цаа түүхээ мэдэхгүйгээр маргааш хийж болно гэсэн үг л дээ. Энэ олон хүмүүс донд энэ дэлхийн 8 тэрбум хүмүүс донд түүхээ мэдэхгүйгээр эх орныхоо тухай мэдэхгүйгээр таавал зүгээр хийж гэсэн агуулгатай юм үг байгаа юм. Тэгэхэд энэ үгээр бид нээлттэй нэвтрүүлгийн ярилцлага бол өндөрлөж байна. Хүрэлцээр цаах ярилцлага өгсөн Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн хүмүүнлэгийн ухааны салбарын Аз судлалын тэнхимийн доктор профессор Батулга ахта маш их баярлалаа. Таны цаашдын судалгааны ажилд амжилт хүсье.
Баярлалаа. Та бүхэнд тасалгаа шинжилгээний ажлыг ойлгоод бас ингээд одоо урьж оролцсонд баяртай байна. Цаашдаа ч гэсэн олон түмнийгээ соён гэгэвлэх үүсэд олон их амжилт олохыг хүсье. Баярлалаа. Нээлттэй нэвтрүүлгийн ярилцлага маань энэ төрөд өндөрлөө. Дараагийн нэвтрүүлгээ дахин уулзлаа. Тэр баяртай үзэгчтэй.